Сайхан баярын мөнгөн баяр гэдэг. Манай найзыг Эрдэнэ бэлгийн төлөвлөгөө гэдэг. Бид нар өөрсдөө 44 дугаар сургуулийн 12-ийн Б ангийн сурагчид бөгөөд манай туршид нөрөө яг үндсэн гол үр дүнг нь буюу хийж байгаа үр дүн улс төрөгч болон хүчил төрөгчийг таних буюу катод болон аниуд дээр яг ямар бодис яг яаж ялгараад байгаа, ямар хий гэдгийг танихын тулд явж байгаа урал бөгөөд энэнийх нь яг цаад учир зорилго нь 10 жилд өөрөө пицким гэдэг сэдв байдаг. Тэр сэдвэрээ өөрөө харьцангуй жоохон хүн сэдв. Тэгээд яг бодитоор өөрсдийг харахгүй болж байгаа ойлгоход хэцүү байдаг учраас бид өөрсдөө электролизыг яг ийм байдлаар катодод анаад ингэж явагддаг юм гэдэг учраас бид нар ингээд инхүү туршдыг хийж үзэж байгаа хүмүүст харьцангуй амар болох зорилгоор хийж байгаа. Манай найрлагт одоо ойлгохтой бид электролиз явуулахын тулд одоо электролизийн төхөөрөмж маягтай. Тэгээд мөн хүчил төрөгчийг танихын тулд бид цогсон зонгол буюу мод хэрэгтэй. Энэхүү модоо бид нар хэрхэн яаж асаагааж цог зонгол үсгэх хэрэгтэй учраас бидэнд спиртэн дэм буюу спирт байна. За мөн бид нар натрийн шиг бид нар одоо яг бэлэн авчирсан болохоос биш бид нар өөрсдөө колс болон васын албаг дээрээ ус нэмснээрээ тодорхой хэмжээнд 10% концентрацтэй гэж байгаа 100 мг усанд ойлтогоор 10% гэж байгаа учраас яг 10% хэмжээтэй натрийн ууш хийгээд бид нар өөрсдөө усандаа уус найруулах колс болж байна. Дараа нь бодисоо хийж дуусныхаа дараа натрийн уушаа ийшээ хийх цилиндр маань. Тэгээд мөн ус төрөгчийг таних хэрэгтэй. Ус төрөгчийг танихын тулд бидэнд хуруу шил хэрэгтэй бөгөөд хуруу шил нь шилийг яг туршилтын хийх яг цаанаас хийх ёстой зааварчилгааны дагуу л хуруу шилийг авчир гэдэг энийг ашигладаг. Үүнийг ашиглахгүй бол тодорхой хэмжээний аюултай бөгөөд тиймээс энийг авчирсан байна. За ер нь яг авчирсан юм нэг юмрхөө байна. Тийм спиртос тохой гэдэг. Одоо ингэснээр яаж өгөх юм бол бидэрт ингээд электролиз хийхэд бол натрийн ууш хэрэгтэй гэсэн дээ. Устай 10%. Тэрийг одоо бид нар одоо өөрөө ингээд багшлага хийж байгаа байхгүй. Тэр нь яаж өгөх юм бол бид нар өөрсдөө яг уруулаа явуулахад бэлэн болгож байна гэсэн. 10% натрийн ууш байгаа. 100 мг усанд гэсэн. Тийм 100 мг 10% байгаа. Нэг юм хэлээ. Ус төрөгч болон хүчил төрөгчийн харьцаа нь өөрөө усны томьёоч өөрөө H2O гэдэг шүү дээ. Түүнийхээ дагуу энэний маань концентраци нь өөрөө 2:1 байх хэвээр. Тийм. Тэгснээр яаж юм 2 дээр нь ус төрөгч нь 1 дээр нь хүчил төрөгч маань илэрч байгаа. Тодорхой хэмжээний хийн гарах хэрэгтэй. Балч чулуу нь өөрөө катодод анаад гэсэн нэмэх болон хасах цэник гэсэн хоёулыг үзэж чаддаг өөрөө бацгаа. Энэ ч балч чулуу энэ өөрөө металл байгаа. Энэ яаж юм гэх юм бол өөрөө энэ анод энэ катод. Тийм саяны хэлсэн дагуу балч чулуу өөрөө анаад нэмэх болон хасах цэник хоёулыг үзэж чаддаг онцгой байсан. Онцгой материал. Одоо харж байгаачлан харьцангуй идэвхтэй явж байгаа нь өөрөө ус төрөгч байгаа. Харьцангуй идэх багтаа явж байгаа нь өөрөө хүчил төрөгч байгаа. Яаж энийг мэдж байгаа гэх юм бол саяны хэлсний дагуу ус төрөгч нь өөрөө ус нь өөрөө H2O буюу 2:1 харьцаатай байдаг учраас харьцангуй 2 дахин илүү ихээр ялгарч байгаа гэсэн үг. Одоо тодорхой хэмжээний хүчил төрөгч болон ус төрөгчийг хураахын тулд бидэнд ойролцоогоор хугацаа хэрэгтэй. Тэр нь 5-7 минут хангалттай байдаг байна. За манай гэж инхцол явах шаа. Улан баярын инхцол гэдэг шаа. Одоо 44 дугаар сургуульд одоо багшилдаг.
бидний хайртай багш. Энэнийг хийх бас шалтгаан гэх юм бол нэгт түрүү хэлсэнчлэн электролизний харьцангуй хэцүү сэдв бөгөөд яг нүдээр харж гарч барих бол жоох хэцүү ойлгоход тийм утгаараа хийж байсан. Хийхэд амар гэтээ их илүү сонирхолтой байдаг учраас хийсэн байгаа. Тэгээд өөр илүү хэм бол жоохон нийгмийн оролцоо талаас жоохон хамааралтай. Тийм жоохон хүн хоорондын харилцаа багаар ажиллах зүйл дээр юм бол төлхөө хэрэг болно гэсэн байдлаар бид энэ туршлага хийсэн байна. За энэ ус төрөгч энийг яаж мэдэж гэх юм бол ингэж дуугарж байгаа бохоо. Энэ дуугарж байгаа нь өөрөө яаж юм гэх юм бол ус төрөгч өөрөө жоохон тэсэнцгий байц бөгөөд энэ яг өөрөө галтай харилцан өрчлөлттэй харилцан уралдаа ингэж дуу гаргадаг тийм байгаа. Бэж таарат. Устай хөтлөвч болтой. Гадал нь устай байна уу? Тийм биш. За одоо бид өөрөө анод буюу хүчлөрөгчөд таних гэж байна. Хүчлөрөгч нь өөрөө шатлалыг дэмждэг. Бидний хэрэг гал төлөх юм бол хүчлөрөгчгүй бол бид нар ямар гал асах уу гэсэн үг байхгүй юу? Цогсон самгуул гэдэг нь өөрөө яг асан модыг биш хэлэхгүй. Өөрөө жоохон тодорхой хэмжээ цог өгсөн байдаг хэлнэ. Нийгэм сануулж хэлгээд энэ туршилтыг хийхэд цогсон самгуулынхаа гал асан унтарч байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний утаа бага. Тэр утааг нь алга болохгүй бол туршилт бүхэлдээ бүртгүүлэх магадлалтай. Харж мочч. Одоо спиртээ унтрах хэрэгтэй. Тэгээ. За сайн харах юм бол энэ цог нь өөрөө шатж байгаа. Сая одоо унтрчлаа. За сая анзаарсан бол цог нь өөрөө жоохон нэмж ассан байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ? Шатлалыг нэмжсэн гэсэн үг. Сая хийсэнчлэн хүчлөгч нь өөрөө юм шатлалыг дэмждэг өөрөө гал сахад хүчлөгч авахгүй бол шатахгүй. Сая харуулсны дагуу бол хуруушил нь зонголыг хийгээд зонголын орой хэсэг дээр буюу жоохон баг зэрэг шатлал өгсөн байна. Харсан бол. За. Сая хийсэнчлэн манай туршилтыг гаргаж ирсэн зүйл нь ус зөрөгчийг таних буюу пут гэж дуурах, хүчлөрөгчийг таних буюу тодорхой хэмжээний цогийн шатлалыг дэмжих гэсэн хоёр зүйл. Энэ нь өөрөө бидний туршилтыг өөрөө амжилттай болсныг илтгэж байгаа юм.